За 7 дахь өдрийн бичлэг орсноос хойш дахиж бичлэг оруулаагүй байгаа. Тэгээд өдөр болгоо нэг бичлэг хийх байх гэж бодож ирсэн боловч яг тэр 7 дахь өдрөөс эхлээд ингээд 8 дахь өдөр нь аюу завгүй болоод хийж амжихгүй болоод тэнгуүтээ хүн нөгөө нэг зорьсон юмдаа хүрч чадахгүй болохоор стресстэй болчихдээ шүү дээ тий. Нэг тэгж болоод тэгээ явцсан. Тэгээ явж байгаад одоо эн чи баг хэд вэ? Тэр өдөр өнгөрөөд бараг 10 хоног чинь. Одоо сонцсон байна. 9 өдөр өнгөрцөн байна. Тэгээд юу бодгдсон бэ гэхээр энэ чаленж угаасаа би дуусгана. Энэ 30 өдрийн чаленжийг. Дээрээс нь өмнөх бичлэгэн дээр 10 жилийн хүүхдүүд зөрөөс сурах зөвлөгөө ингээд юун дээр одоо анхаарах уу гэдэг дээр юм бичлэг оруулах гэж ярьжсэн те. Гэхдээ тэрийг оруулж амжаагүй. Гэхдээ тэрийг дараагийн бичлэгээр одоо тэрэн дээр нэг илүү хүч зараад гэх юм уу те. Илүү нэг юм үцгэд гоёор хийж бодоод бас жоо ингээ хойшлуулад байгаа. Тэгэхээр ингээ өөрийгөө одоо ингээд айгүйх ажиглаж байгаа юм л да. Metacognition гэдэг өөрийнхөө бодлыг ажиглах те. Энэ бол энэ 21-р зууны хамгийн чухал чадруудын нэг. Энийг ингээ ажиглахаар юмэг ингээд хойшин тавиал хитрхи төгс болохгүй, хитрхи хүлээгээл юм тохиромжтой юм хүлээгээд байгаа нь одоо миний нэг юм том нэг сул талуудын нэг үн. Гэхдээ энэ ч гэсэн та хэд ч гэсэн тохиолддог байх гэж би бас бодож байна. Ямар тач тэр бичлэгээ оруулна. Дээрэс нь сайн мэдээ гэвэл яг тасралтгүй 16 хоног тасгал хөдөлгөөн хийж байна. Ямар нэгэн байдлаар сэлд юм уу, кроссфит явт юм уу, хайроксид юм уу, хүн дөрөгд юм уу те гүд юм уу гэд ингээ янз бүрийн байдлаар оруулж байна. Тэгээд ер нь бол тасгал хөдөлгөөн хийж яг тэр нэг одоо хиймэргүй өдөр ч гэсэн надад байгаа шүү дээ. Гэхдээ тэр өдрийг яаж даван толж байгаа гэхээр за яцаа очоод 5 минут чамаагүй юм чи те. Очоод заавал юм хүнд жингээр хийхгүй, өмнөшгөө хийдэг байсан жингээр хийхгүй, хөнгөн жингээр хийчи гэдэг ч юм уу. Тиймэрхүү бодлоор өөрийгөө тэнд ингээ аваачаад хийхээр тэг болоод байгаа байхгүй. Тэг ямар ч тач тасгал хөдөлгөөн бол надад илүү их одоо юм ачаал даах те хэцүү юм хийх тэр нэг сэтгэл зүйн бядыг өгч байгаа юм шиг санагдаж байна. Тэгээ энэ бол шинжлэх ухаанаар ч гэсэн батлагдсан. Ер нь хүн хэцүү зүйл, хүнд зүйл ингээ хийгээд тах тусам улам тиймэрхүү юм хийхийг зорддог болдог те. Тэгэхээр энэ 900-д одоо би чинь бараг нэг сарын өмнө бол өөрийгөө тэр нэг хямдхан допаминд бол живүүлсэн бохгүй юу. Тэгээ скроллдоод видео гейм тоглоод ингээд жоохон те чирлэг юмнууд идэж мэт ингээд бүр ингээд допамин бол ямар ч контролгүй ингээд орхиод хайцсан. Тэгээ өөрийгөө юугаар зөвтгсөн бэхээр ерөөсөө сэтгэл санаа тааруу байна, би burn out болсон гэдгээр ингээл зөвтгөөд яваадсан байхгүй. Одоо болохоор арай өөр мэдрэмж төрж ийн ингээд нэг 16 хоног тасралтгүй тасгал хийж гэдэг. Тэгээ энэ 16 хоногийн бол эхний 7 хоног бол амар мотивацтай эхлээд дараагийн 7 хоног болсон ингээл өнөөдөр хийгээд яхаа чиний би хүндүр орчих юм уу юм хөө бодлоо байсан ч гэсэн үгүй хамаагүй чи ингээ очиод хамгийн багаар хий гэдэг юугаар ингээ явсан. Тэгээ энэ бол одоо миний 20 наснда цуглуулсан туршлагаас л үүдэж байгаа юм л та. Би бол 20 наснда зөндөө фитнест ороод бүртгүүлээ сарч хүрэхгүй дундаас нь хаяал бүжгийн дугууланд ороод сарч хүрэхгүй дундаас нь хаяал имерхүү зөндөө юмнууд болдог байсан. Дундаас нь шантарчдаг байсан хэцүү болохоор нь. Тэгээд сүүлд кроссфит яг нэг Монгол 6 сар тууштай явахад миний бие бүр нэгтгэл зөөрчлөгдсөн. Би надад бол ямар ч турах зорилго байгаа зүгээр л өгсөн цаг хугацаанд өгсөн даалгаврыг биелүүлэх кроссфитийн хамгийн гоё зүйл нь тэр. Тэгээд өгж байгаа тасгал нь болохоор өөрөө хүчний хэсэг болон кардио хэсэг хоёр хэсгээс бүрддэг болохоор амар гоё байдаг. Одоо юу гэх юм булчин ингээд томруулахын зэрэгцээ тийм ачаал дах чадварыг бас ингээд давхар хүнд суулгаад өгчдөг гэсэн. Тэгээд тэр нь надад айгүйх таалагддаг. Тийм туршлагынхаа үндсэн дээр ерөөхдөө бол одоо энэ тасгал дээр бол би ингээд нэг шантрах ч юм уу дундаас нь болж магадгүй гэдгийг мэдчихсэн. Тэгээд ийм өмнө тасгал хийдэг байсан хүн буцаад ирэхээр яг тэр нэг өмнөх тасгалынхаа темпэнд өөрийгөө оруулж хийх гээд хитрхи шахаад ч юм уу шантраад эсвэл өмнөшгөө байж чадахгүй нэг сэтгэлээр онцдог. Угаасаа хэдэн сар хөдлөхгүй хэдэн жил хөдлөхгүй бол би чинь тэгэл өмнөшгөө байхгүй шүү дээ. Буцаал сулбаагаал ингээд би чинь тасан цогц чинь. Тэгэхээр тасан цогцоо цаг хэрэгтэй. Одоо юу гэмдэ өдөр болгон тууштай баг багаар ч хамаагүй хийгээд тахад илүү snowball effect гэдэг шиг ингээд хоригдлагдаад улам ингээд амархан болоод улам үр шимийн улам хүрчт юм байна л гэдгийг буцаа эргээ санаж байна. Тэгээ энийг одоо ажил дээрээ амьдрал дээрээ буцаагаад оруулна. Сүүлийн 1 жил бол одоо хүнд итгээд ингээд яваад фейлдсэн. Тэгэхээр одоо л яг зөвхөн өөртөө итгээд тэ өөрийнхөө контролд чадах юм дээр анхаарад ингээд явна гэж бодож байгаа. Тэгээ ямар ч тач тасгал хөдөлгөөн бол намайг хамаагүй дээр болгож чинь. Тэгээд миний journey-тэй хамт байгаад баярлалаа. Тэгээ та хэд ч гэсэн ингээ өөрчлөлт хийх хүсэж байл. Ер нь бол тасгал хөдөлгөөнөөс эхлээрэй л гэж
зөвлөмөр байна. За тэгээ энэ хүртэл миний яриаг сонсон баярлаа. Баяртай.